STS Network-ийн апп нэрхтэйгээр үзүүлж байна. NTV телевиз Намажа Pictures-ийн хамтын бүтээл. Гараас минь мэдхий хөдлөх охин мэн ганцхан зүйлийг амлаж би чаднаа бүх зүйл чинь аавн хамтдаа охин мэн үрт хамт байсан ч бандах юм шиг үзэсгэлэнтэй харц чинь зүрлэшгүй бид нэр явлаа шүү за. Яа, боломжтой явцгаарай охтууд. Хөөе Марла, өнөөдөр хяналттай ажиллагаа мэдж байгааз. Манай ангийн онцордлогт нь санаа надад хулгалчихна гэсэн. Хяналттай ажиллахаас хэд хоногийн өмнө би тэрэндээ болцоод эхэлчихдэг байхгүй юу? За баяртай. Баяртай. Гандисаа. Марлаг сайн анзаарж байгаарай. За тэгнэ. Аваа, хүүхэд танаас төрдөг юм бэ? Аав нь ажиллаа яриад байна. Дараа ярий за. Тэгвэл Марлагч сасарч хайм чинь. Хинээс ч юу ч асуух хэрэггүй минь охин за. Аав зүгээр л тайлбарлаад өгч байна надад чи. Одоо жишээ нь аав ээж хоёр нь одоо ямар юм секс үү? Би секс мэдэн штэ. Хүүхэд танаас төрдөг ингээд ах чинь. Чөд хин чамд юм ярь. Марлагч нь үү? Үгүй гандарсагч. Аха. Тэгвэл наадах чи үржлийн тухай гэсэн үг. Ан амтэн өсөж үрждэг тухай. Аваа, та миний төрсөн биш байж болох уу? Юу тийм балай юм бэ чи тийм. Наадах ч бол ёстой боломжгүй минь охин. Тэгвэл онлын хувьд та миний төрсөн биш байж болно гэж гандар санаа надад хийж өгсөн. Онлын хувьд гэж юу сүгэ аваа? Онлын хувьд гэж юу? За, онлын хувьд гэдэг чи одоо энэ бол боломжгүй л гэсэн үг л дээ. Аваа, хүүхдүүд бол аавч тагаа адилхан байд юм уу? Хөө, тэгэлгээ ядг юм нэ. Тэгвэл хоёулаа адилгүй юм байна. Юу адилгүй гэж дээ. Аав нь яг чам шиг юм жоохон байхдаа яг л ийм асуулт тавьдаг байсан. Тэгэхээр адилхан байгаа биз? Шага. Өчигдөр манай баг охин пүүлээ. За. Аава та миний жинхэнэ эцэг мөн үү гэж бүр хэвнийг асууж байгаа юм да. Аль ч одоо юу гэсэн үг юм бэ? Тэр аль баг насны хүүхэд аль юм асууж шалгахыг тэр хэмтээх. Үнэхээр пүүлээ миний хүүхэд биш бол яана. Тэр одоо төрсөн биш үү гэж тэгж асуулт тавих байх та тийм ээ. Нэрээ тийм бол яана. Алуу. Алцай. Яаж? Гэж үү? За, яа. За. Хөш. Тэгэд хамгийн гол нь би тэр нөхөр манай эхнэр хоёр яг хизэнээс уулзаж ирснийг сайн мэдэхгүй шүү дээ. Хинтээ. Яавь нөгөө нэг бөхтөө. Мондан танах чинь 4 охид төстэй. Тийм. Гэхдээ ядаж нэг л бүх болгомоор. Энэ манай чөлөөтийн чинь дэлхий чуугуулаад байгаа үстэй. Хөш. Ингээд чиний надад яриад байгаа бүх чинь чөлөөтийн юм уу? Үндэснийх юм уу? Чи ч одоо усан цэник юм хайш. Тэг чи миний октодыг бүгдээрээ минийх биш гэж арай хэлэх гээд байгаа юм шүү дээ. Алуу алцай. Дахиад уу. Алцай. За. Ванда.
Чи намайг усан тэнэг гэдэг. Чи өстөө бүр нэг өстөө эргүүдэд дуусах юм аа. Яаж таа бац. Үгүй эргүүтлээ л гэх юм. Одоо тэгээд манай ихнэр намайг бүх наслаар минь хуурсан бол би яах юм бэ? Даалтай хадгалцах. Үгүй чи цаа гэдэг юм. Би хүмүүс хаш ацаагаад байж тээ наачаа. Чи ч одоо яагаад байгаа юм? Юу яагаад байгаа гэж хүмүүс хаш ацаа гэдэг юм. Би одоо бараг ацаасаар гол бараг ишбагац суулаа штэ наачаа. Би ажиллаа хийж. Одоо төлөхөд илжиг дэргэр гэж тэнд алцаа гэж байгаа. Чи энд алцаагаад байгаа яа. Эмэдтэй цус. Тэгээд чи би одоо эмэгтэйчүүдийн эмч штэ. Чамд эмэгтэйчүүдийн эмч биш. Гэр бүлийн сэтгэл зүйч хэрэгтэй. Тэр хүн энэ доотлын давхарт вандан гэж байгаа. За тийш очи. Одоо тэр хүн одоогор малын эмч гэдгээ мартчихад тэр нэг оргилмаа гэж нэг шуухад гэр бүлийн зөвлөгөө өгөөд завгүй багшгүй. Тийш очи. Чи өөрөө тэр вандан дээр очиороо мэдв. За. Адилхан гэж авина зүүд ярих юм аа. Ээжтэйгээ ижил хэм биш гэж ээжинэ зүүд. Хүй! Миний ах чи яг аавтайгаа адилхан юм биш үү? Хараа, хоёул адилхан мэгтэй. Энэ минь биш ээ. Би сая талмаатраар зүстэй. Энэ ч бас минь биш байна. Батугай могийг шахчих. Энийг хардаа гой зурсан багаас дэлгүүр явж байгаа гэсэн нэртэй. Нөө, ямар гоё зураг вэ? Тандаа яг адилхан байгаа. Вау нэм үү? Вау! Яг ингэж явж штэ. Яста мундаг зураг байна. Алаа энэ хаалга дайчид яат юм бэ? Хэм бэ? Сайн ах. Сайн. Хэдэн цаас зэлчих. Аа? Цалин дээрээс шидчихнэ. Аа? Цаас өвтэй штий. Эхнэр чинь миний аймаг зөндөл удаа аварж илээдэг. Гоо чи тэр цаад хаалгаа төгссөн бол чамд баг гэрлэг санал тавих байсан биз? Аа. Наадсан уу? Цааш юу хийж? Сайн байна уу та? Сайн уу? Ядаж минийг өгчөө штэ. Чи цайц нөхрөө. Та миний харилцах дэвтэр дээр гарын хэсгийг зураад өгөөч. Өдөр. Зя. Ох. Анц. Энэ хим дээрээ ягаад дүн байдгүй? Хими хичээлийн дүн байхгүй шүү дээ. Аа, наа чи хичээл нь ороогүй маа. Анц. Үнэхээр гайхалтай юм аа. Энэ хүний удамшлын ген гэдэг сонь зүйл шүү. Яаж дуурайхаараа аавгаа ингэтлээ дуурайдаг байна. Харин ч намайг дуурайсан юм шүү. Миний гандирс бол намайг бүр өвчцэн хөөхт байгаа юм да. Үгсүүг юм? Юу гэсэн үг гэж. Миний охин. Миний ганц охин бодоол ахна яаж явахаараа эргүүтээд чамтай гэрэлцдэг юм болов. Энэ өөрх нь араас гүгээл яваад өгснөх ажилсаг ухаалаг залуу уг нь байсан юм да. Тэрнтэй суусан бол бүх хүүхдүүд ноон цурлахт болохгүй юу? Аав, та миний харилцах дэвтэр дээр гарын хэсгийг зураад өг. Чамд чи ягараа харилцах дэвтэр байдаг үлээ? Өсөөгч надад өсөөгч тэргүй болсон гэсэн. За. Мо. Түү. Сургууль нураасаа. Ёсооч харин чамайг өвчсөн юм шүү. Яг чи. Ванданге ёсоо. Чи яхара дахиад аавыгаа сургууль дээр дуудуулт юм бэ?
гэмиг хурдан таглалаа. Чөтгөр гэж. Эмээг аав шиг ингэж хорхирдаг гэдгийг ёстой сонсонгүй. Харин тийм ээ. Ингийн болов харах чарга байна уу? Би л хашгирч ил та. Тэгээсэр чинь. Тэгэхээр чи эмээ чанга орлоод байна штэ. Намайг яах гэж сэрэж байгаа юм бэ гэж байна штэ. Ууланч лайф хакрын арга гэж биэлтэй. Зөөлөн эсгэрэх юм уу шүүлтгэхэр болчдөг гэсэн. Тийм үү? Бүгдээрээ нэг оролдоод үцэх үү? За. За бас юун концерт вэ? Эмээгээс асуу. Өөр унтах арга алгаа. Тэгээд ингээд байвал хурдан унтна гэж бодоо юу? Тэгээд яах юм? Өөр арга байхгүй шүү дээ. За, одоох. За. Ямар уу? Мундаг уу? Одоо юу ч сонсогдохгүй заяа. Ёстой супер. Баярлалаа. Наад их чинь манай эмээгээс илүү их хөхөрдөм байж тээ. Оргилмаа. Та эхний ээлжинд ямар ч л юусэн нөхөртөө хүүхдийн талаарх бодлыг нь аажмаар л өөрчлөх хэрэгтэй. Гэмчи эхлээд жирэмсэлчээд тэгээд угаасаа 10 сарын хугацаа ам чинь тэр хооронд нөхрийнхөө бодлыг өөрчилж болохгүй юу? Юу яриад байгаа юм бэ таа чи? Наа чи аим шиг. Төрсөн үрмийн гэж бодож явсан хүүхдүүд нь нэг л өдөр өөр хүний гидгийг мэдрэх мэдрэмжийг та мэдэх үү? Тэгээд бүр дөрвийн дөрөв хүлээ шүү. Үгүй юм чи би ямар ч дөрөв хүүхдээ болъё гэсэн бол байхгүй л байгаа л та. За энэ ерөөсөө тийм юм бодол. Толгоос авч. Яг үндэ надаа нөхрийгөө яаж синхруулж яаж ятгах бүр ямар ч тийм мэдэх юм алга. Тэ яавал дээр. Тэгвэл ерөөсөө ингэх юм шүү. Эхлээд та хоёрын харьцааг амьд болгох хэрэгтэй. Тэгэл та. Яаж тэх вэ? Яг гоо жишээ нь одоо ингээл одоо ийм тийм гоё одоо чамин тийм дотор хувцааталж явах хэрэгтэй. Заавлаа гэж бодъё. Тэгээд ямар хөвтөн гарах вэ? Яг хөвтөө одоо орой одоо нөхөр чинь ажиллаад тараал хүрээд ирэхээр нь л гинт гарч ирээ сюрприз өрөхгүй юу? Тэгэл гинтээ бэлэг шоконд оруулаад. Тэгтээ тэр үедээ шүү дээ хүүхдийн талаарх одоо ямар нэгэн ярьж юусоо болохгүй шүү за. За. Тэгээ би оролдоод үзье. Хичээ. Уучлаарай. Баяртай. Үргэлжсэн бол уучлаарай. Үүрэнд чи нэг өндгөө нэг орхичих юмсан. Үчи чи яач? Өрөнд усан хүчээ шиг. Нөгөө охтуудын талаар бодол ерөөсөө толгоноос гарахгүй маа. Юу яах вэ гэж? Хамгийн сайн найдвартай хариултвал ээжээс л асуу шүү дээ. Тэгэж болохгүй. Арай өөр амархан арга байхгүй юу? Чи энэ чинь цаг хөгжчөөд байна. Технологи хөгжчөөд байна. Хамгийн амархан арга заа. ДНК-гийн шинжилгээ.
Нэрээ тийш тий. Тэр чи яаж авдаг вэ? Тэр чи шослог амархан шүү дээ. Чинийхийг болоо хүүхдүүдийн чинь ширхэг үсийг тусал шүлстэй нэглэвэл тэгэл дэмхийг шинжилгээ гаргаад байна шүү дээ. Яг зөв. Тийм байхгүй. Наа чи ёстой амархан арга байна гэж. Тийм. Саяныхаа үгийг марлаад хэлчихээрэй за. Гэтэ та яагаад миний үсийг цулгаагаад байгаа юм бэ ёо? Наа чи харин сая нэг буурал ус байх шиг харагдахаар нь. Юу буурал? Би чинь дөнгөж 16 таа шүү дээ. Буурал ус нас голохгүй шүү минь охин. Магадгүй чи өнөөдөр ямар нэг юмас айсан ч юм бэлээ яаж мэдвэ. Наа чи наа талент өөрийгөө хараад айсан баг. Мөрөөрөө агараа ямаа минь. Чи наад угаа сая авд хэлсэн шүү дээ. Чиний өөрчлөгдөг байгаад би тэгээ буруутай юм уу? Тавшраар октоудаа. Хөөе, агта. Аавд нь бохвэ. Хинж ажиллах уу? Би. Нааш хэлээ. Нар зөө явнаа. Саваа. Заваач төрөж байгаа. За. Майныг авлаа. Ингээд. За одоо ч ажил. За болсон. Бохыг удаанж ажиллах маш муу шүү дээ. Ходоодонд хий шүүс ялгаруулна. Ходоодны шүүс ялгарна. Удаанж ажиллах хэрэггүй. За, шилээ аянганда хайцгаа. Хийгээч. Ява хийгээч. Хайч. Хүмүүст гам бэ аав. Зүгээр л гаагийн гарталж ажиллаж байгаа л хогийн савнд хийчих болно шүү. Тийш. Харин тий. Юу тэнийгийн. Хөтгөө би тэрийн шин дараа нь ичүүд яаж та нарын хин нэг хийж гэдэг чи яаж мэдэх юм? Гүйгөө. Юу л да. Одоо жишээ нь ер нь аливаа юм их зохистой байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? За. Хогийн саундч тэр толгой дээр байлаач тэр ер нь хаач байсан ер нь бүх юм аягүй эмх зохистой байх хэрэгтэй. Ойлгож байна. Тийм ээ? Ерөөсөө ингэ аав нь октодынхаа үсийг санаж өгье. За эдгээр нааш өдөр ихнийх нь өдөр. Хоп. Ой. Та яагаад байгаа юм бэ? За марлаа. Суу. Юу ээ? Би ямар жоох хөөхт штэ. Гэхдээ та нар ч одоо жоохон байхдаа бүгдээр ааваараа үсээ самруулдаг л байсан шүү дээ. Одоо яаж ядаа? За тэгвэл ерөөсөө ингэцгээ хэдүүлээ. Маргааш бүгдээрээ шүдний имлэг явцгаа. Шүдний имжээ. За янцгаагаарай. Энэ хин бэ? Энэ пүүлээ гэж байна. Энэ хин бэ? Энэ исүүгийнх байна. Битээ сандраа энэ марлаа гэж байна. Энэ хин гэж энэ гандэрс гэж. Ингээд боллоо шүү дээ. За ёстой найз нэстэй. Ёстой их баярлалаа. Ганц амьд орлоо миний найз. За баярлалаа. Ийм найзтай тусахгүй бол. За тэгэл энэ чинь эмэгтэйчүүдийн чинь урьдчилан сэргийлэх үзлэг. Тэгээ ингээд 4 охин 4 шил 40,000 төгрөг. Тий. Юу гэсэн үг вэ? Одоо энэ мө 4 шил одоо 40,000 төгрөг гэж үү? Яхаар шил хийж. Энд чи шил биш. Энд чинь хүн. Энд чинь нэг охин. Ингээд нэг охин. Ингээд нийлээ 4 охин. Нэг охин 10,000 төгрөг. Ойлгосон. Нийлээ 40,000 төгрөг. Ойлгомжтой байгаа шүү дээ. За шаага. Гүчи арайч дээ. За болооч дээ чи одоо алт юм байна. Чи найз дээр ажиллаад байгаа юм уу?
Юу ажиллах вэ? Чи юу гэсэн үг юм бэ? Энд чи бүх юм ном журмаар байна шүү дээ. Энд чи би ч бас нэг адилхан шүү дээ би тэр. Би ч гэсэн бас гэр орноо тэжих хэрэгтэй үстэй. Эхнэр одоо байнга л мөнгө олж ирэх гэж чихэн тэр хонх уу ястай. За. Хэр удаан хонх уйх уу? Тэ байнгас ингээл. Тийм үү? 24 цаг. Зүг. За тэгвэл би чамаас энэ өрөөнд орж ирсэн чинь төлөө 100,000-ыг авах хэрэгтэй юм байна. Юу гэнэ? Өөрөө ажлын цагаар зөвшөөрлгүй дайрж орж ирээд гэр орныхаа хамаг юмыг уудалж ярина. Тэгэхээр ойлгож ав. Миний цагийн төлбөр 100,000. Ойлгосоо? Сумьягч энэ шагдар хэдэн цагт манайдаар орж ирсэн? 12 цаг 57. За баярлаа. Нэмэлэн. Ирж байгаа чи. Би орж ирээд 3 минут болгоо чи. Надад 100,000 цасныг хэдэгт яа тий. Чи арай тэднэ. Йоо. 3 минут аа? Тий. Үгүй шүү. Цаан чинь 57 минут байна. За, юу асуух юм? Юу? Оо, сталт юм. Пэх. Хаашаа би танаас ч одоо. Өдөржингөө ачаач юм хийгээ суугадах юм. Юунд айнас юм бэ? Хичээл номоо давтаж хэрэгтэй юм хийдгүү мөн чинь. Бөмбөгнүүдэд хөгжим дуургаал. Энэ яг вандангийн хүүхдүүд мө. За. Найз минь. Чиний энэ бүх эргэлзээний чинь хариулт энд байна. За, юу вэ? Чиний сэтгцийн эрүүл мэндийн тодорхойлолт. Өөрөө хараа л та. Генетикийн шинжилгээний хариу гинөө. Манай охтуудын талаар юм. Мэдхгүй юм да. Би ямар задлж үзсэн биш. За, одоо бол миний охтуудын талаар бол юу ч хэлсэн надаа юусоо сонирн биш байна. За. Яг хойд дургууд хүчгүй тэгэл задлахгүй л байна. Гэтэ би нэг айсан ч юм бол алгал та. Тэгвэл задлаач тий. Дээрөө би задлаа гэхэд охтуудынхаа ээжэд итгээгүй болж таарна штэ. Тэгвэл тэгэл задлахаа болчихооч тий. Чи бусдын хэрэгт битгий хошууд мал минь. Чи миний ихнэрд юу гэлж гисэн? Би юу? Би чи нөгөө хиний юу нөө? Би юу яасан штэ? Би ер нь яачихгүй штэ. Тэр чинь өөрөө намайг гавлаад гинжлээл юу машин руугаа чирээл тэгэл яасан штэ. Юу гав гинж вэ? Хөөе. Чи Энэ наадхи чи манай ихнэр чам дээр очичоод эрэхтэй орондоо авч урссан. Оргилмаа юу хүсээд байгаа? Гүй. Залуу чи одоо яасан юм ойлгодгүй юм бэ? Эхнэр чинь хүүхэд гаргахыг л хүсээд байна шүү дээ. Хүүхэдтэй болохыг. Тийм. Одоо тэгээ тэр хүүхдийн өсгөж хүмүүжүүлэх, сайхан торниулах, эд юмар дутаахгүй байх үүрэг нь надад оноогдох уу? Үгүй. Одоо миний хүүхд байсан бол одоо хамаа авах. Хэний ч мэдгүй хүүхдийг би одоо өсгөж торниулаад явж идэг хүн үү? Тийм байхгүй шүү. Чи хараад дэмжиж байгаа юм шүү. Хайртай хүнтэй ингэж муухай эргэлзэн гэж наа чи хараад дэндүү юм шүү аа. Би юу эргэлцэн? Чи юунд эргэлцдэг юм? Тийм ээ, эргэлздэг. Ер нь хүн бүхэн эргэлздэг. Хайртай хүнээ алдчихгүй гэхээс айц давтахтаа хүн бүхэн л эргэлздэг. Гэхдээ айц давтна гэдэг чинь дотны харьцааг улам холдуулнуул гэхээс хэзээ ч ойртуулахгүй шүү дээ залуу минь. Тэгээд ч эхнэр чинь чиний өмнө буруу зүйл хийсэн байж болно. Харин тэр чинь өөрийнхөө айцыг даван туулж чадсан шүү дээ. Чи тэрийг хүлээн зөвшөөрч л дөө.
Тэгвэл ийм бэ. Яг манай ихнэр шиг энэ тэнэг хүүхнүүдийн тарих толгойг нь угаагаад явж болно. Харин намайг л үгүй шүү. Би бол юу хүсэж мөрөөддөгтэйгөө мэддэг болчихсон хүн. Ойлгосон? Тийм болохоор зөвхөн манай ихнэрийг биш зөвхөн манай нохойг эмчилнэ. Бид хоёр хүүхэдтэй болохгүй бол шийдчихсэн. Манай нохойг хэлдүүлгээч болов. Чамд юу хэрэгтэй? Уул та. Намайг уучлаарай. Би энэ эмчээс цаг авах гэж би хараа. Хүн хагас жил хөөцөлцөө. Ойлгож байна уу 6 сар. Тэгээ энэ эмч чинь холддгүй юм ч байхгүй. Цаг нь олдохгүй. Би өнөөдрийн эмчилгээнд яг энэ цаг мөчид эмчлүүлэхээр би $500 төлсөн заяа. Гэтэл та орж ирээд миний $500 цагийг бүр байхгүй. Харин ярим болгочихлоо. Бүр салхинд хийцгээ хийчлээ. Харин $500. Тэгээд юу гэсэн юм бэ? Би одоо тэгээ Ма. Ингэж муухай эргэлзээтэй амьдч болохгүй. Атамын чи сая үхрий дэрж өслөхгүй яасан би. Тэгсэн бол би сая нэмээд $800 өлгөө олчих байлаа шүү дээ. Болоо штэ. Ямар гоё юм бэ? Ядч та нар эхлээд мэдлэхгүй юм уу? Сайн уу билүү минь? Ваа! Аль хөөрхөн минь. Халуун орны гуава жимсний орцтой билүү гинэ. Гуава? Олон урт ургамлын аймагт багтдаг модалтой. Бүхчлэг амттай. Тансаг хүндэртэй жимс. Оо, төлбөр аим гонт тахта тий. Ер нь хизээч идэж үзэж байгаагүй юм шүү дээ. Ингээд аа юу баяр болж байгаа. Ямар ч баяр болоогүй. Аав зүгээр л та нараасаа уучлах гэсэн. Яагаад? Юу л да. Амттан гэдэг бол эмэгтэй үнэт цуснд байдаг зүйл. Тийм болохоор аав та нарт бялуу авч өгөлгүй. Ямар их удаа вэ? Бас чихээр авч өгөөгүй шүү. За яах вэ? Ингээд бүгдээрээ гарт тоогооны өрөөрөө марлаа цайгаач нараа. Марш! Та ч өчтөр элдвээ мэдэж уугаагүй гэвэдтэй. Уугаагүй. Үгүй эдээгүй ч гэжтэй гуава жимстэй бялуу гэлөө. Нэг тийм мэдсэн шүү. Та чинь жимсний аршилтай юм шүү. Танаа гэрийнхнаас хин нэг нь эсвэл эцэг хич аль нэг нь сая ямаргаа гэлээ. Тэр жимсний аршилтай байсан уу? Манай аав ч хоёр ч одоо тухайн үед зөвлөлт холбоо тусад оюутан байсан. Тэр үед ч юм бол зөвлөлт холбоо тусад чинь секс ч байгаагүй, аваач байгаагүй. Хотлоо ярьсан болох нь. Ер нь манай нэг Египтэд байдаг нэг хамаатан тэр эрэхтэй л авчирсан байхаа да. Тэр эрэхтэй л авчирсан юм болоо та. Юу, секс үү? Гүү. Гуава жимсний копотыг аав ажилласаа эрэхтэй бүр биеэр нь битүү туурчихсан гэсэн. Тэгэл ээж бүр компотноос болоод ийм болчихлоо гэж үгээл гайхаад байсан гэдэг шиг. Тэгвэл наад чи удамшлын л гаралтай юм байна. Сайн байна та. Сайн байна. За тэр бид энд хэлээгүй юу? Удамшлын гаралтай гэ. Та энэ октоодынхаа нүрийг хардаа. Удамшлын гаралтай харшил идэвхтэй уднаа. Доройж 3-7 хоног ийм царайтай явах нь шүү. 3-7 хоног. Удамшлынхаа. Баярлалаа эмч. Баярлалаа. Удамшлын гаралтай. Тэгэхээр чи миний октод чи нөгөө миний. Зүтэй. Ястаа. Яа. Та миний нүрийг харалтаа. Яаж ийм нүртэй сургууль руу гарах юм? Яа дэ октода. Хэдүүлээ. Юусе хитгэн хонгод удамшлаар өвдчихээ л дөө. Яа дэ. Хорхиролтыг стрессээр арилгаж болдог гэдэг чи итгэлтэй байна уу? Гээс яргачлал та. За надад төлөө дэш нүргөө.
шүү жоохон наашлуул. Жоохон цаашаа. Яг наанаа. Бүлээ. Эмээ! Яасан бэ? Бүлээ яасан? Миний бүлээ яасан? Дүүн яасан? Дүүн. Чимээг олчих шиг боллоо тий. Гэр дүүрэн охид олон ангид уран сайхны киноны бүх ангийг Univision, Dish, Look TV-гийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Амтмэр найз. Би мөнгө төлье штэ. Хаанаас энэ их мөнгө гараад ирв? Би таныг авч хэлэндээ. Та чи яагаад байгаа бэ? Ном яасан? Төрсөн хүүхдүүд нь ааваасаа хулгай хийчихэд яаж тайван унтаж ядаж байна? Игэрта ямар их мөнгө вэ? Тийм штэ. Ганцгаар туслах борооноос чангалан ганцаардаж амжихгүй амьдрал далхан гараас минь нэгтгэх хөдлөх охин мэн ганцхан зүйлийг амлаж би чаднаа бүх зүйл чинь аав нь хамтдаа охин мэн